зөв витамина зөв цагтаа уух юм бол маш их өндөр үр дүн өгдөг юм байлээ. Өнөөдөр хавьяа тайлбартай ямар витаминыг дуугаад ямар үр дүн үзээ авч байгаа талаараа хуваалцъя. Ямар витаминыг дуугаад ямар витаминууд ер нь аль 30-аас дээш насны бүсгүйчүүд маань заавал уух ёстой. Одоо уувал цохих гэх юм уу? Одоо уух ёстой ч байхаа тий. Мөн эмэгтэйчүүд талдаа бас ямар витаминууд ер нь уувал зүгээр байдаг талаар өөрийнхөө уудаг хэдхэн витаминаас танилцуулъя гэж бодлоо. За ингээд витаминуудаа энд ингээд өрөө тавьсан байгаа. Нэрийг харуулад би ямар үр дүн аль витаминаас ямар үр дүн аваад явж байгаа талаараа хуваалцгаа. Ингээд хэрвээ та шинэ хүн бол subscribe дарж нэгдээд видеороо хүрсэрцгээе. За би ингээд энэ ч витаминуудаа өрөө тавьчихсан байна. Энэ бүх витаминуудаа яг нэг дор бүгдийг уудаггүй. 77 хоногор ч юм уу сараар ингээд сүйжлээд уудаг байгаа. За ингээд хамтдаа тайлбарлаад хамтдаа сонирхцгаая. За ингээд би дахиад нүүцсэн байгаа. Муухан өрнөл муутай солонгос драманаас илүү л өрнөлтэй амьдардаг шүү дээ. Тэгээд сая түрүү 7 хоногт нүгээд шинэ апартменттай ирээд тэгээд тогтчиж яг дуусаад байж байна. Хоёр өрөө апартмент танилцуулах home tower хийх болно. За олон юм яриад яах вэ? Хэрэг тэр үедээ ярээ. Ингээд витаминуудаа танилцуулъя. Өглөө би хамгийн эхлээд энэ коллагеныг уудаг, коллаген. Энийг болохоор өглөө болгон би яг кофенд хийгээд уудаг байгаа. За энэ коллагеныг би уугаад одоо 2 сар гарсан болж байна. 2 сар гарны үр дүн гэх юм бол ингээд өвс бүр айгүй сайхан өтгөрөөд урахчихсан. Одоо яг ингээд энэ урд руугаа бүр ингээд түрээд амар хургасан. Тэгээ ер нь аль өвс хумс арьсанд маш их нөлөөсөн байгаа яг миний хувьд. За коллаген хаанаас авсан бэ гэвэл Healthy Shop-аас авсан. За ер нь аль хүнсний дэлгүүрүүд витамины шоподор ер нь байдаг гэж бодож байна. За миний уудаг бол энэ үзмийн ягаан өнгөтэй. Дотроо бас янз янзын жимсний амттай, амтгүй гэд бас олон төрөл байд юм билээ. Гоо сайхных, үснийх, ясных гэд. Тэгээд минийх болохоор яг гоо сайхан арьс үс гэсэн байгаа. Ийм сав коллагеныг нэг сар уудаг. Сар гарan ер нь бол ууд юм билээ. Тэгээд коллаген ууж эхлэж байгаа эмэгтэйчүүд байх юм бол иймэрхүү одоо яг коллагены энэ болохоор юу зүгээр powder байгаа. Коллагены powder одоо би яг ингээд та нарт ингээд харуулвал нараа яг ийм нундаг. Тэгээд би өглөө алгуугаас кофегаа уудаг юм чинь кофендаа яг нэг цайны албаар хоолны албаар хийгээд тэгэл кофетойгоо хамт яг өглөө алган бүр ингээд habit болгоцсон уудаг. За энийг ингээд өглөө алган уудаг. За тэрнийхаа дараа витамин С-г бол байнга уудаг байгаа. Яг юм таблетаараа тэгээд өдөрт ингээ 2 ширхгийг уудаг гэсэн үг. Зүгээр ингээд хэлээд идчихин. Витамин С бол биеийн дархлаа маш сайн дэмжиж өгдөг. Энийг надад нөгөө энэ витамин С болохоор нөгөө төрхөөс гарахад ингээд өнгөө өгд юм бэлээ. Жилийн хэрэглээ. Тэгээд энийг уугаал явж байгаа. Ингээд коллаген уудаг, витамин С-г уудаг энэ хоёрыг бол ингээ өдөр алга уудаг байгаа. За дараагийн уудаг витамин маань загасны тос байна. Төрсний дараа ялангуяа хийсвэрээр төрсний дараа ингээд нэг жоохон манараа болдог тий. Яг тэрэнд маш сайн нөлөөсөн. Одоо яг заримдаа ингээ юмаа мартаад эсвэл нэг ингээд нэг сан дүүнг царайлаад байдаг. Яг энийг 2 удаа 7 хоногт 2 удаа уугаад тэгээд ер нь аль үйлчилсэн гэж би боддог. Ямар ч гэсэн нэг амар тэгж нэг манараад болцсон байсан. Одоо далайн бүтээгдэхүүн загас иддэггүй хүмүүс бол загасны тосыг 7 хоногт 2 удаа уух хэрэгтэй мэлээ. Энэ болохоор sorry би витамин С-ийг буруу юм хийчлээ. Юу байдаг? Капсултай байдаг. Тэгээд бүтээгдэхүүн дараалал уучдаг. За энийг бол хаяа уудаг витамин байна. Кальцийг бол хаяа хэрэглэдэг. Энийг бол өстой байнга өдөр алга уудаггүй. Зүгээр хаяа одоо 7 хоногор нэрийг ингэ сөөлжөд уудаг гэсэн үг. Хаяа кальци уугаад хаяа энэ зөвгийн сүнсэр энийг бас би уух аягүй дуртай. Төрөө жил би нэг яг ийм нэг савар авчихаар энэ нь яг жилийн хэрэглээдэг байхгүй. Энээс мэдэрсэн үйлчлэгээ гэвэл биеийн дархлааг мөн маш сайн дэмждэг. За биед хэрэгтэй маш олон амин дэмүүд байдаг. Тэрнээс гадна одоо яг төрсний дараа хүүхдээ хөхүүлээд ингээ хөх одоо нэг хоосон хальс шиг болчихдээ штэ. Тэгэд энийг уугаад ч тэр юм миний хөх ингээд
төрхөөс өмнөх хэлбэртээ орсон байсан. Гэхдээ жижиг хөхтэй эмэгтэйчүүд овол хөх томорно гэж бол хэлэхгүй бодлаа. Хүүхдээ хөхүүлээд хөх нь ингээд хоосорсон тэн үү юугаа алдсан. Тийм хөхөнд бол айгу сайн байлаа. Одоо уураг амин димээр баяжуулаад хөхийг буцаад хэмд нь оруулдаг юм байлаа шүү гэж хэлмээр байна. За D витаминыг би бас өдрөө алга удаггүй. Энийг 7 хоногт 2 удаа удаг. Натаа гадаа гарч чадахгүй байгаа үедээ хаяа D витамин уудаг. За D витаминыг дутагдж байгааг бас анзаарах юм бол заримдаа ингээд бид нэг ноцоороод бүр ингээд цаанаасаа л нэг бие хүнд оргоод идэг төмөр дутагдахаар бас тэгдэж штэ. Тэгэхээр яг тийм үед D витаминыг дутагдлаадаг. Одоо ялангуяа Монголд бол D витаминыг өвлийн цагт бол баг хүн болгон уух ёстой л ах гэж бодож байна. За тэгээд энэ D витаминыг 7 хоногт 2 удаа уудаг байгаа. За тэгээд орой болгон мэдээж apple cider vinegar турмериктэйг уудаг. За турмерикийг би уухад зогсооцсон байсан чинь нэгний сайн нүүдэл хийсэн чинь буцаад ингээд юу яагаад өвдөд эхэлсэн. Тэгээд 2 хоногийн өмнөөс турмериктэй дахиад ууж эхэлж байгаа. За тэгээд apple cider vinegar-ийн ач тусыг бол би урд нь видео хийсэн байгаа. Тэгээд тураан, биеийн дархлаа болон ер нь бол уух ёстой зүйлийн нэг бол apple cider vinegar. Шүдэн тортой шүд одоо хитрхийг чихэртэй энэ гэж ярьд юм байлээ үгүй. Харин ч бүр шүд цайруулахад хэрэгэлдэг, арьсны өсөөд холбонд хэрэгэлдэг, арьсыг цайруулахад бас хэрэгэлдэг одоо спрей болгоод хэрэгэлдэг байгаа. Витамин D гэдэг утгатай. Тавчи. Тэгвэл энэ гэсэн. Дараагийн яг зөвхөн эмэгтэйчүүдэд насны англиар байдаг. Энэ болохоор юм. Нэр нь болохоор Women's Microflora Probiotica. За энэ юу вэ гэвэл ашигтай бактери. За биений юм ирээд дуусны дараа ингээд нэг бор үнэртэй юм гараад эсвэл яг ирэхээс өмнө ч юм ингээд жоохон үнэртэй бор юм гараад идэв штэ. Бактерийн алдагдал гэж хэд юм лээ. За энэ ашигтай бактерийг ууснаар яг тэр үнэртэй доошоо ер нь гардаг үнэр, биений юм ирэх мөчлөгийн алдагдал энтрийг маш сайн зохицуулж идэв юм байлээ. Бактерийн тэнцвэргүй байдлаас болоод доошоо үнэр гардаг, цагаан юм ихээр гардаг, альсвал юм ирсний дараа ч юм уу юм ирэхээс өмнө тэр бор юм гараад идэв юм байна л та. Жоохон үнэртэй байгаад идэг. За энийг ууснаар тэр бол бүр ингээд орд салуугаалт юм байлээ. Би бүр энийг яг байнга уудаг болсон. Гэтэ би 7 хоног уугаад 7 хоног өнжөөд 7 хоног уугаад ингэ явдаг байгаа. Тэгээд энийг би бас зургийг оруулчихъя. Зургнуудыг аваад оруулчихъя. Тийшээгээ ороод үзээрэй. За миний сошиал хаягуудыг доод комент хэсгээс хараад дагаарай гэж хэлмээр байна. За дараагийн нэг санал болгох зүйл гэвэл энийг уухгүй ч гэсэн болно, уучж болно. Энэ зүгээр нөгөө green juice. Green juice ямар green juice вэ гэвэл нөгөө дэлгүүр зардаг green juice биш. Энэ зүгээр нэг ногоонуудыг ингээд нутаг болгоцсон. Тэгээд өглөө сүүнд ч юм уу усан тэгээд уухад тухайн өдрөө идэх ногоо аминд юм уу те яг энэ ногоонуудаас авдаг гэсэн үг. Би болохоор энийг хаяа сүүнд хийгээд уучдаг. Хаяа зүгээр нөгөө протеин shake make ногоо одоо юу гэдэг штэ. Смути энтер хийхээрээ. Тэгээ смути энтер хийхээрээ тэрэндээ хийгээд уучдаг байгаа. За ингээд зөндөл юм байна. Гэхгүй юм. Яг одоо ууж хэрглэж байгаа юмнууд хэмэл эднэр байна. За энэн дээрээс би сая Q10 гэдэг витамин уухаар авсан байгаа. Гэхдээ одоохондоо ууж эхлэегүй. Миний зүгээс бол яг эднэрийг ингээ хэрэглээд миний царайнд маш их өөрчлөлт орсон. Ялангуяа би бол энэ коллагеныг хэрэглээд одоо миний царай ерөөсөө ингээ будах шаардлагагүй болж эхэлж байгаа. Тэрэнд нь маш хаппи байгаа. За тэгээд хүн угаасаа нөгөө арьс үсэл гоё байвал цаанаасаа ингээд гэрэлтээд шал өөр харагддаг. Ингээд та нар одоо ажиглаж байвал ингээд би миний царай зүс ер нь бол ингээд өнгө ороод яваад байгаа. Өөрчлөгдөөл яваад байгаа. Яг төрхтөө бол би бүр ингээд амар гундсан. Ер нь бол нилээ ингээд нэг царай алтцсан, ядарсан, хавгандсан, хөөцсөн ерөөсөө ингээд одоо нүдний доотлол матлаар ингээд уутанцаар үүссэн, нүүрний арьс доошоо онжцсан. Тийм байсан штэ. Тэгээд одоо төрсний дараах энэ 7 сард бол маш их өөрчлөлт орсон байна. Ухаар бас дагаад өөрчлөгдөж байгаа л да. Гэтэл ер нь бол жирэмсэн болохоос өмнөх байсан үеэс бараг илүү болсон гэсэн. Би өмнө нь дандаа буддаг байсан, крем төрдөг байсан. Одоо бол нэг тийм крем төрхийдэх шаардлага бараг байхгүй. Нарны төсөө төрхөөл хөнгөн крем тавиал явждаг болсон.
Тэгэхээр арьс гоё байна гэдэг бол цаанаасаа ингээл бүх одоо гоо сайхан харагдахын нууц юм байлээ. Би тэгээ дараагийнхаа видеогоор витамин С-ний серум би бас яг өөрөө хийж хэрэглэдэг. Энийг оруулах болно. Одооноос яг ингээл бүх юм голдролтой ороод яг ингээд нэг тэнцвэржиж эхэлж जैन. Тэгэхгүй бол нэг л тухгүй байгаадсан урд нэг л тухгүй одоо нөөж хатсан газар маань эсвэл тухгүй эсвэл чимээтэй ингээл нэг л болж өгөх байгаадсан. Тэгээд одоо бол маш гоё тухтай сэтгэл санаа тайван ингээд яг нэг юу гэдэг вэ ингээд нэг голдролтой буцаад орж эхэлж जैन. Тэгэхээр яг 7 хоног болгон чадвал 7 хоног 2 удаа видеогоо хийгээд өөрчлөлтөд хуваалцаад явах болно. Тэгээд ер нь бол би хамгийн түрүүнд бүсгүйчүүдэд уухыг зөвлөх нэг шаардлагатай хоёр зүйл гэх юм бол энэ коллаген, энэ эмэгтэйчүүдийн одоо ашигтай бактери энэ хоёрыг бол бүр заавал уугаарай гэж зөвлөмөөрэй. Одоо би ингээд үсээ боох юм бол харагдчихэв хараад өснө болох. Ингээд миний беби хайр нь үс бүр ингээ амар хөтгөрөөд ургацсан. Манай охины үс ингээд дээшээ ургаад ингээ босцсон. Тэгээ би яг үсээ ингээ боох юм бол миний беби үсээ ингээ боох юм бол миний үснүүд бас яг ингээ яг охины маань үс шиг ингээ дээшээ яг босцсон. Нөгөө болтонд орохгүй яг ургаж байгаа беби хайрнууд болохоор эмээ сангаас эмээ санд healthy shop бүгдэнд нь байгаа. Тэгээд аваад олоод Google-ээр хайгаад олоод уугаарай. За Монголд бол Google-ээр хайгаад ч юм уу одоо ойрхон дэлгүүр мэлгүүрээс онлайнаар захиалвал олдох бах тий. Эсвэл эмээ сандч байгаадаа сайн хайвал тэгээд. За ингээд тавчхандаа юм байна. Ер нь бол хоол хүнснээс тодорхой хэмжээний амин дэмээ аваа явж байгаа ч гэсэндээ яг нэг 30 гараад ирэхээр яг нөө биеэс алдагдж байгаа амин дэмүүдээс бид нэр заавалч хөнгөж нэмэлтээр уувал хэрэгтэй юм байлээ шүү гэж бас хэлмээр байна. Одоо ялангуяа тий гоо сайхны үнэтэй бүтээгдэхүүнүүд ингээд гадна талаасаа хэрэглээд зөвхөн ингээд гадна талаасаа нэг юм торгоогоод байх биш. Дотроосоо яг ингээд хэрэгтэй амин дэмүүдээ уух юм бол гаднаасаа ямар ч юм хэрэглэх шаардлага байдгүй юм байлээ шүү. Одоо би бол нүүрэндээ ер нь бол тийш нүүрний комом ердөөсөө хэрэглэдэггүй. Зүгээр нүүрний ойл хэрэглэдэг. За тэгээд чигшүүлэгч бол байнга хэрэглэдэг. Ер нь өөр нэг юм хэрэг болоод идэггүй. За витамин С-ний серумээ болохоор би өөрөө хийж хэрэглэдэг. Тэгэл өөр нэг айхтар юмд мөнгө төгрөг зарцуулаад аваад одоо хөрчлээ ч юм уу ингээд хөрчлээ ч юм уу яг тийм юм байхгүй. Тэгэхээр туршаад үзээрэй гэж хэлмээр. За ингээд жоохон ч гэсэн мэдээлэл өгч чадсан байх гэж бодож байна. За мөн та хэдийд маань асуух зүйлээ асуух асуултууд мөн санал тавих одоо яг энэ чиглэлээр видео хийж өгч гэсэн саналууд байвал над руу сошиал хаягаар болон доор комментээр бичээрэй гэж хэлмээр байна. Description хэсэгт байгаа миний сошиал хаягуудыг дагаад ороод ирээрэй. Мөн өмнөх видеонуудыг маань үзэж амжаагүй бол энэ хэсэг плейлист гарч ирэн тэр плейлистнээс бас үзээрэй. За ингээд өнөөдрийнхөө видеог энэ хүрээд өндөрлөе. Дараагийнхаа видеоор дахин уулзтлаа. Bye bye.